Ажлын эмчилгээний төв бол Монгол улсад одоо анх удаага байгуулагдаж байгаа. Нэлээд өндөр технологи шаардсан, өндөр мэрэгжилтэн шаардсан ийм төв байгуулах гад энэ төсөл хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ төслийн хүрээнд үйл ажиллагаа маань хөдлөөд эхэлсэн. Одоо ингээ хөдлөөд явж байгаа юм чинь 2017 онд нэлээд их төлхөө явуулаад тэгээд нэг 18 онд гэхэд энийг ашиглалтанд өгчих боломж гарсан юу байна л гэж ингэж ярилцж байгаа. Эрүүл мэндийн яамны зүгээс энийг явуулах, за бусад эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэл дээр нь бас хичээж ажиллана. За өнөөдөр бол энэ цахилгааны шугамны зөөх асуудал яригдж байгаа юм байна. Сангийн яамтай энийг бол ярьж тохиролцсон гэж ингэж бодож байгаа. За бусад асуудал бол ингээд графикийн дагуу явагдах байхаа гэж найдаж байна.